шинжлэхдээ давтай морил өнөөдөр миний хийж байгаа бичлэгний сэдв юу вэ гэхээр та нар угаасаа титл уншаад баг ойлгоцсон байх. Тэгтээ дахиад хэлчихье. Хэрвээ чи гунигтай, хэрвээ чи ямар нэгэн зүйл туушгүй, хэрвээ чи ямар нэгэн амжилтанд хүрч чадахгүй байвал энэ киног заавал үзвэл like зур болчих. Юм болохоор за бичлэгтэй бөөнөрөө орцгоё. Галанч. Эхний кино маань болохоор First Camp. За First Camp гэдэг кино 1994 оны кино. Тэгээд ер нь бол баг бүхэн үзчихсэн байх гэж хэлэхэд буруудахгүй яг үзэж байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ дахиж үзээрэй гэж зөвлөмөр нь яагаад гэвэл хэрвээ чи тэ өөрийгөө тэнэг бусдаас онцгой өөр эргүү мал би үзэж чадахгүй гэж бодож байгаа бол энэ киног үзээ зүгээр босоодлгүй. Юуг илэрхийлэх хүссэн бэ гэхээр чи ямар ч тэнэг байсан болон чи бусдаас онцгой байсан болон тэ хин нэгэн чамайг одоо чи юм тэнэг хүн болгон чамайг чичилчиг тэгтээ чи ямар нэг зүйлийг сайн хийдэг одоо хүсэл байдаг. Тим кино ерөөсөө цуцарч болохгүй хин нэгэн чамайг юу гэж хэлжсэн чи битгий зогсоорой зүгээр л Google гараа Forest Camp шиг. Яа. Тэний. Ni hai ban. Inviter ជាអេបដែលនាំឲ្យអ្នកចូលចិត្តអ្វីៗជាច្រើនដូចគ្នាបានជួបគ្នាស្គាល់គ្នាសិក្សាពីគ្នានិងយល់ចិត្ត кино нь болохоор Airpark гэдэг 2018 онд гарсан кино. Тэгээд энэ Монголд бас гарч ирсэн. Тэгээд ер нь хүмүүс илүү их үзэх хэрэгтэй гэх юм одоо бидний насны те 20-с 25 за 18-аас 25 энэ насны хүмүүс үзэж те хамт багаараа ажиллах ямар хэрэгтэй ажил хайр хоёрыг яагаад холбож болохгүй энэ талаар гардаг. Тэгээд ерөнхийдөө дахиад нэг зөвлөм гэх юм бол чамтай одоо чиний сонирхлын хүн ямар чухал байдгийг те чамтай яриа нийлүүл чаддаггүй ямар чухал байдаг талаар ерөнхийдөө яг юм 21-р зууны аппликейшны талаар гарсан амар олон зүйлийг агуулсан айгүй гоё кино байсан миний хувьд л. Тэгээд энэ киног үзээд би яг үндэ яг үнийхэд motivation авсан яа гэвэл чухал гэж боддгоо байсан. Энэ киног үзэн дараа багийн ажиллагаа ямар чухал гэдгийг би ойлгосон. Тэгээд энэ киног заавал үзээрэй. Ямар нэгэн motivation авах бас тэгээ залуу хүний үзэх кино шүү ер нь бол. Залуу хүмүүсийн амжилтанд хүрэхэд туслах кино. Did mom leave because of me? Mom left because of mom and you didn't have anything to do with that. Арай ярих кино гэх юм бол The Pursuit of Happiness. За тэгээд энэ киноны яадаг талаар угаасаа хүн болгон л мэдж байгаа байх. Тэгтээ би энэ киног нэрээ баг 5 удаа үзсэн хангалттай. Энэ кино үзэх болгонд би дахиад ямар нэг зүйлийг ойлгож авдаг. Дахиад шинэ зүйлийг би мэдэж авдаг. Тэгээд Will Smith-ийн хүүтэйгээ хамт одоо Jaden Smith-тэй хамт тоглосон кино байгаа. Jaden Smith бүр жоохон баг. Тэгээд энэ кино нь болохоор тийм шантрах зөндөө л одоо үе байгаа тийм үү. Ингээл ямар нэгэн юм хийсэн ч тэр нь ч бүт амар хэцүүдх үе байгаа. Тэгтэл чи уулмал зүтгэх ёстой гэдэг ерөнхийдөө motivation өгөх кино. Тэгээд яа энэ киног өөртөө үзье. Угаасаа үзээгүй хүн байвал үзээрэй. Заавал үзээрэй. Энэ кино бол залуу хүний үзэх бас дахиад нэг кино шүү ер нь бол. Хэрэг үзэн хүн байвал дахиад бас үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд putting together a show. It's a place where people can see things they've never seen before. Okay. Who's that? And what is your act? I don't have an act. Everyone's got an act. тэгээд миний дараагийн ярих болохоор The Greatest Showman гэд бас нэг жоохон musical талаар киногаа. Тэгээд энэ кино сайхан ер нь сайхан л гарсан шүү дээ. Тийм дээр үеийн кино биш. Тэгээд энэ киног үзээгүй юм байвал заавал үзээрэй. Энэ бол үнэхээр motivation өгөх кино миний. Жилтэнд хурж олон тийм энэ дэр айгүй олон motivation-ийн зүйл гардаг. Одоо ингээд амьдралын ухаан гардаг гэсэн. Тэр залуу амжилтанд хүрэн гутаа шууд хамт ирж исэн, хамт амжилтанд хүргэсэн хүмүүсээ шууд хайдаг. Гэр бүлийн хүртэл хаяал тий ингээл одоо мөнгө амжилт нэр хүн гэж явсаар хагаад нөгөө хэдийг ял хэдийн алдчихсан байх жишээний. Тийм учраас ерөнхийдөө иймэрхүү зүйлс гардаг. Тэгээд дээрээс нь дахиад нэг хоёр дахь зүйл нь юу вэ гэх юм бол чи ямар ч байсан бол дүн гажиг тэнэг эргүү мал байсан ч болно. хайртай хүмүүс чинь чамд хайртай хийвэрэл байх болно. Иймэрхүү баг жоохон romance кино ч гэх юм уу. За тэгээд яа нэг иймэрхүү байна. За тэгээ миний бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд миний YouTube сувган дээр subscribe хийгээрэй. За тэгээ comment үлдээгээрэй. Миний Instagram хаягийг заавалчгүй дагаарай. Тэгээ би нэр онлайн шопт манай онлайн шоп энэ үс бас зарагдаж байгааг нэмэт хэлчихье. За тэгээд энэ дээр өөрийнхөө онлайн шопыг оруулчихъя. За тэгээд миний бичлэгтэй хамт байсан хүн болгондоо маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.